За C програмчлалын хэлний талаар ярилцъя. За C програмчлал хэл маань бол сурахад бол тийм чалбар хэл биш. Ерөнхийдөө хүн дэвтэр хэлдээ ордог. Гэсэн хэдий боловч одоо програмчлалын сургалт одоо ихтэй сургуулиуд бол голцоо C хэлээр бол програмчлалын үндсээ тавьдаг байгаа. Ерөөсөө хамгийн анхны програмчлалын хэл нь бол ихтэй сургуулиудад бол голцоо C хэл байдаг. За дээд түвшний хэлүүд дотроо бол нэлээд доод түвшнийх. За энэ маань юу гэсэн үг гэхээр энэ бол програмчлалын хэлүүд маань бол дотроо дээд болон доод түвшнийгээд хоёр хуваагдчихдаг. За доод түвшний хэлүүд нь бол ассемблер гэдэг илүү машины одоо техникийн хангамжтай илүү техникийн хангамжийг одоо шууд удирддаг тийм одоо машины хэлүүд байж байгаа. Дээд түвшинд тэгэхээр одоо C, Python, Java гэдээ орчдөг. За тэгвэл эдгээр дээд түвшний хэлүүд дотроо бол C програмчлалын хэл маань бол одоо дээд түвшний хэлүүд дотроо бол доод түвшний хэлтэй бол ордог. За C хэлийг бол анх Денис Ричи гэдэг хүн бол одоо 1970-аад онд бол Bell's лабораторид бол зохион бүтээсэн байдаг. За тухайн үедээ бол одоо үйлдвэрлэлийн систем маань бол ассемблер хэл дээр бичигддэг байсан. За компьютерийн одоо програм хангамж маань ассемблер хэл дээр бичигддэг байсан. За тэгвэл ассемблер хэл дээр кодыг уншиж ойлгоход төвөгтэй байсан нь одоо Денис Ричи гэдэг хүний одоо илүү хялбархан одоо хэл зохион бүтээгчтэй одоо сэтлэн болсон гэж ойлгож болно. За уншигдах байдал. За C хэл маань бол мэдээж уншигдах байдлын хувьд бол тухайн үед бол асар том бол дэвшлиг авч байсан. За ассемблер хэл дээр олон мөр кодыг бол одоо C хэл дээр цөөхөн хэдэн мөрөнд багтаагаад бичдэг ч юм уу тийм ээ. За гэхдээ программистуудыг бол одоо уйлуулах өндөр чадвартай. За одоо жишээ нь бол одоо энэ мөр код байж гэн тийм ээ. Одоо заагчтай одоо ийм холбоотой. Тэгээ ерөнхийдөө бол яг хоо ихэнх одоо C хэлний энгийн кодуудыг бол одоо биднээс бол сайн хараад шууд ойлгодог, уншигдахад их хялбархан байдаг. Гэхдээ яг одоо үйлдвэрлэлийн системийн цөм одоо илүү доод түвшний одоо доод түвшинд ажилладаг үйлдвэрлэлийн системийн цөмийн ч юм уу кернелийн тиймэрхүү C хэлний кодууд ингээд гүйлгээд харж байхад бас тийм ойлгомжгүй айгүй тийм төвөгтэй тийм мөрүүд бол байждаг. Өөрөөр илүү одоо тийм одоо Python шиг ч юм уу тиймэрхүү бүр тийм уншиж ойлгоход хялбархан хэл бол биш. Одоо төвөгтэй газраа бол нэлээд төвөгтэй харагддаг. За хязгаарлалт бол бага байдаг. Одоо хэлсэн одоо хэдий чиний одоо програмчлал хэл маань хэдий чиний доод түвшинд ажиллан төдий чиний хязгаарлалт бага байждаг. Хэдий чиний дээд түвшинд ажиллан төдий чиний хязгаарлалтууд бол их болцдгоо. За хязгаарлалт бага гэдгийг одоо юу гэж тайлбарлая гэх юм бол одоо жишээ нь компьютерийн одоо санахуйн заагчтай одоо шууд харилцах боломжийг одоо программистуудад олгочдөг. Заагч гэдэг чи одоо санахуйн үүрийг зааж байгаа тэдгээр дээр одоо боловсруулалт хийнэ л гэсэн утгатай байгаа. За санахуйн удирдлагыг программистууд шууд өгчөж байгаа C хэл маань. Энэ маань юу гэхээр санахуйгоос зай нөөцлсөн зайгаа суулгах өөрөөр санахуйн одоо удирдлагатай холбоотой бүх зүйлийг программист нь хийх болцоотой гэсэн үг. За тэгвэл сүүлийн үеийн одоо илүү дээд түвшний хэлүүд маань бол санахуйн удирдлагыг бол одоо программистаас нь нэлээд хөндөрүүлчихсэн байж байгаа. Одоо жишээ нь зарим програмчлалууд бол заагч гэж байдгүй санахуй үүсгэж чаддаг. Санахуйгоос санахуйн тодорхой нэг үүрийг ингээд програмд зориулаад авч чаддаг. Заавал устгах шаардлагагүй болцсон ч юм уу те сүүлийн хэлүүд. Өөрөөр яаж байгаа гэхээр тэр тухайн үүрийг одоо нэг тийм тоолоор ажилуулж яадаг. За тухайн юуг ашиглаж байгаа тухайн санахуйн үүрийг одоо ингээд програмчлалын ямар нэгэн объект ашиглах юм бол тоолуур нь одоо 1 2 3 гэдээ нэмэгдээд явждаг. Ашиглахаа болонгууд нь одоо тоон цөөрөөд тэг болчингууд за энэ бол санахуйн хог байна гэд санахуйн хогийг автоматар цэвэрлэдэг тийм системүүдтэй байгаа одоо сүүлийн үеийн хэлүүд. Тийм учраас өөрөө санахуйн менежментийн асуудлуудыг бол зарим програмчлал хэл нь бол программистуудаас нэлээд тусгаарласан байдаг бол энэ C хэл маань өөрөө одоо программисттай шууд өгчихсөн байдаг. За энэ нь бол программистуудад одоо илүү хязгаарлалтгүй илүү хүссэн зүйлээ хийх боломжийг олгохоос гадна бас
алдаатай програм бичих тийм магадлалыг нь бол нэмэгдүүлчихэж байгаа. Тийм сул тал байж байгаа. За ерөнхийдөө бол яг хөө зүүрлээд хэлчих юм бол энэ бол жоохон арга талын үг шүү. Ерөнхийдөө тоормсгүй Ferrari жолоодохтой адилхан асар хурдан бас аюултай тийм байж байгаа. Өөрөөр санахой менежментийн асуудлыг программистад даатгахлаар алдаа гаргадаггүй программистууд байдгүй. Тэгээд санахойн удирдлага буруу зохион байгуулсан програм маань өөрөө гацах, улмаар үйлдвэрлэлийн системээ гацах ч юм уу. Тиймэрхүү бас аюулууд бол байждаг. За Ford автал дотор жишээ нь санахойд Malloc гэдэг одоо санахойгоос нэг нөөц авдаг, санахой нөөцлөдөг тийм функц байждаг. Одоо C суралцж байгаа оюутнууд бол мэднэ. За Ford автал дотор жишээ нь санахой Malloc ашиглаад нөөцлөж байгаа. За тэгээд нөгөө програм код ихэнд Malloc хийж аваад үйлдэлээ гүйцэтгэж байгаа дуусангуудаа free хийх хэрэгтэй байдаг. Гэтэл тэр free хийдэг кодоо жишээ нь программист мартах боломжтой. Санахойгоо чөлөөлдөг энэ одоо функцээ дуутахаа мартах боломжтой. За тэгэнгүүт ямар зүйл болж байгаа вэ гэхээр нэг одоо support автал дотроо ингээд санахой нөөцлөөд байдаг. Ерөөсөө санахойгоо цэвэрлэдэггүй ингээд байсаар байгаад одоо жишээ нь програмч удаан хугацаанд ингээд ажиллах юм бол гээд зарцуулж байгаа, ашиглаж байгаа RAM-ных нь одоо хэмжээ нэмэгцээр байгаад ингээд RAM-ыг дүүргэх, за магадгүй програм нь өөрөө гацах, үйлдвэрлэлийн системийг гацах ч юм уу нөхөө болцоод олгочдөг. За ерөнхийдөө хурд хүчний гайхамшиг гэж үл нэрлэгддэг C-тэй. Одоо хамгийн хурдтай ажиллагаатай програм бичихийг хүсэх юм бол одоо магадгүй C илүү шаардлагатай болчдөг. За тийм учраас ер нь бол томоохон одоо өндөр гүйцэтгэж шаарддаг компьютерийн тоглоомууд маань бол голцоо C дээр байж идэг, бичигдсэн байдаг. За одоо энэ бол одоо мим зураг байна тийм ээ. За ерөнхийдөө код бичих ажиллагааныхаа хувьд бол одоо жишээ нь код бичих хурдаараа бол одоо Python бол илүү байгаа юм да. Кодоо бичих зарцуулах хугацааны хувьд бол яг тэгэхээр Python дээр бол одоо жишээ нь цөөхөн мөр кодоор их зүйлийг хийж болдог. Одоо C дээр нэлээд хэдэн мөр бичигддэг кодыг Python дээр их цомхоо мөрөөр бичдэг. Тийм учраас программистуудын одоо цаг заавыг их хэмндэг юм байж байгаа. Гэхдээ ажиллагааныхаа хувьд бол одоо энэ зурган дээр бол одоо C нэмэх бол Java, Python хоёроос бол нэлээд хурдан байгааг ингээд хошин зураг байдлаар харуулсан байна. За яг хуу C нэмэх маань бол ерөнхийдөө C хэл гэсэн үг. Яг хуу объект хандлалт програмчлал нэмэгдээд ороод ирчихсэн. Одоо өргөтгсөн C хэл гэж ойлгож болно. Тэгээ ерөнхийдөө бол C хэл маань бол дээд түвшний хэлүүд дотроос бол ажиллагааны хурдаар бол үнэхээр сайн байдаг. За Python дээр бол одоо жишээ нь программистны асуудлаа богино хугацаанд шийднэ. Гэхдээ шийдсэн програм нь бол C хэлийг бодох юм бол илүү удаан ажилладаг ч юм уу те. Иймэрхүү байна. За энэ дээр одоо нөгөө түрүүн ярьсан одоо санахой нөөцлөлтийн санахойн одоо удирдлагын асуудлыг программистад даатгаад программист нь одоо санахойгоо цэвэрлэдэг free гэдэг функцээ дуутахаа мартсан талаар юу вэ? Одоо энд нь бол санахой ашиглаж байгаа тухайн програмын санахойд эзэлж байгаа зай байна. За энэ бид дуслах үзээ тусгадаг сонирхолтой байгаа. Ингээд төсгээд. За иймэрхүү энэ бол зүгээр ингээ хошин байдалтай боловч ерөнхийдөө нэг бодит амьдрал дээр иймэрхүү зүйл бол бас нэлээд тохиолддог гэсэн санааг бол одоо энэ одоо мим культур бол харуулсан байна. За давуу талны хувьд бол ерөнхийдөө зүгээр нэг хурдан биш, мангар хурдан байгаа. C маань бол маш хурдан. За хардвартай ажиллах гэх мэтийн доод түвшний програмчлалт бол илүү тохиромжтой. Тийм учраас бол C хэлийг бол ерөнхийдөө бас системийн програмчлалын хэл гэж нэрлэж байдаг. Ийм байгаа. За бараг бүх үйлдвэрлэлийн систем C дээр бичигдсэн байж байгаа. Одоо Linux-ийн kernel, Macintosh-ийн kernel, одоо kernel гэдэг маань үйлдвэрлэлийн систем цөм шүү дээ. Тэгээд Windows-ийн kernel одоо бүлэлийн одоо 3 том үйлдвэрлэлийн системийн цөмүүд нь бүгдээрээ C хэлээр бичигдсэн байдаг. Яагаад тэгэхээр яг kernel одоо үйлдвэрлэлийн систем чинь цөмдөө үл нэлийн одоо нарийн зүйл хийх шаардлага бол
хэрэгтэй болдог. Тэр үе дээр бол одоо янз бүрийн програмчлалын хязгаарлалтууд нь бол бас ингээд төвөгтэй байдал үүсгэж байгаа. Тэгвэл аль болох хязгаарлалтгүй илүү хурдтай ажиллахын тулд бол одоо үйлдвэрлэлийн системүүд маань C дээр бичигдсэн байж байгаа. За ерөөсөө хурдан ажиллагаа шаарддаг томоохон системүүд бол C дээр явдаг гэж бол бас ойлгож болно. За бидний дуртай Python хэл хүртэл одоо C дээр бичигдсэн байж байгаа. За C хэл. За компьютерийн цөм нь бол C хэл дээр ажиллаж байгаа. За хүчтэй бас аюултай гэдэг одоо ийм 3 үгээр одоо C хэлийг бол тодорхойлж бас болно. За ингээд өнөөдрийн видео дуусж байна. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.